Hi guys, чахайн. За өнөөдөр 5 сарын 2-нд болох Monster Gym Mongolia Pro Kart-ны тэмцээн болох гэж байгаа. 19 оноос хойш одоо яг ингээ 2 дахь удаага зохион байгуулагдах гэж байгаа Pro Kart-ны 2 дахь тэмцээн гэж хэлж бол миний хувьд гэх юм бол Монголд анх удаа ингээд олон улсын тэмцээн Pro Kart-ны тэмцээнд орж үзэх гэдэг өөрийгөө бэлдээд ирсэн байна. За өнөөдөр болохоор чекинг буюу одоо техникийн зөвлөгөө болно. За одоогийн байдлаар гадна дотноос Солонгос Хятад Оросоос бас тамирчид ирсэн сурагтай байна. За тэгээ хэдүүлээ орж юу болж байгааг олж харцгаая. За одоо ингээд техникийн зөвлөгөөнөөс гараад ирлээ. Одоо ямар ч гэсэн одоо 2 дахь үе буюу нүүрс ус тавилт одоо өнөө цуглуулах уу, маргааш өглөө тайзны хаталт бас хэрэгтэй зүйлүүдээ ингээд өмнөх өдөр нь бэлддэг байгаа. Тэгэхгүй бол өдөржингөө тайзан дээр авах болохоор жоохон өссөн. Одоо бас нүүрс усаа тавих хэрэгтэй. Хамгийн чухал их түүлж болохгүй, багтуулж болохгүй карбыг яг зөв зохистой өгөх хэрэгтэй байдаг баг. За хамтдаа цогцолцгаая. За ямар ч байсан хүнсээ цуглуулчлаа. Дотроос бичлэг хийхэд жоохон ярвихтай юм байна. Нөгөө хамт моол болохоор бичлэг хийлэгдэггүй гинэ. Тэгээд ямар ч гэсэн чадхаараа авчлаа. Цэвэр гурил жоохон сахарын оромжтой ямар ч юугүй эслэг өндөртэй тийм гурилнууд авсан байгаа. За тэгээд мэдээж маргааш ашиглах мах. Тэгээд ундаа уснууд zero cola. Банан. Орой бэлдэх хоолны мах, дахианы мах. Тэгээ ананас гэсэн байгаа. Сахараас юмыг яаж мэдхүүгээ хэрэг болдог. Одоо нүүрс ус тавигдахгүй байх ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд одоо маш хурдан биеийн сахар оруулах зорилгоор ийм сахарлаг бүтээгдэхүүнүүдийг авдаг гэж ерөнхийдөө ойлгодог. За тэгээ нэг иймэрхүү байдлаар нүүрс усаа цуглууллаа. Тэр нь хамгийн жаргалтай үе нээдэг байгаа. Дэлгэмээ барьж байгаа нүүрсээ тавиад одоо хэр бэлдснээ ингэж шалгадаг үе нэх юм уу? Хэрс гой хүлээж авах нь уу гэд аймаа гоё. За хамтдаа гараа. За ямар ч тач техникийн зөвлөгөөндөө суугаад гараад ирлээ. Тэгээд өнөөдөр гоё хүнс мөндрээ цуглуулаад дэлгүүрүүдээр яваад уг нь бол ямар хүнс яаж цуглуулдгийг харуулчих гэж бодсон чинь за дэлгүүр дотор ингэж бичлэг камер авч явахын тулд заавал зөвшөөрөл авах хэрэгтэй юм. Тэдний хүлээж авах жоохон төвөгтэй учраас тэгээд хийж чадсангүй чадхаараа бичлэг хийгээд орхилоо. Тэгээд гарч ирэн гуртлаа хамгийн сүүлчийн удаа саунда бас суугаад үлдэгдэл биенээсээ уснууд бас гадагшлуулаад бие бас маш хураа майт болгодог. Чадхатгаараа л уг нь биенээсээ уснуудаа сайн гадагшлууллаа. Усаа бүр ингээд хасцсан байгаа болохоор бас амманаас нэлийн зууралтжээ. За тэгээд дараад нь саунаасаа гарч ирээд багштайгаар бие чеклүүлээд тэгээд гарч ирлээ. Одоо шөнийн багжныг болж байна. Маргааш хоол хүнсүүдийг бэлтжлээ. Тэгээд унтаж амраад маргааш өглөө хэрхэн тайзан дээр зогсохыг харах үлдлээ. Тэгээд өөртөө гэж хэлэхэд бол ямар тач хамгийн сайнаараа бэлдэд орлоо. Надаас гарах чадлан л энэ байлаа. Тэгээд ямар ч үр дагавар гарсан байсан ч гэсэн ерөнхийдөө тэгэл хүлээн зөвшөөрдөг. Ямар ч медальгүй байсан ч гэсэн өөрөөсөө гарчлах зүй чадлан л инээс ингэж боддог болохоор ерөнхийдөө нэг тийм тэр бас байдгүй. Тэгээ ялангуяа бас Монгол улсад зохиогдож байгаа нэлээд том тэмцээн болохоор нэг тайм амар том гордлого тээхгүйгээр бас орж байгаа зүгээр өөрийгөө бас том тамирчдтай ер нь хаана явж байгаагаа өөрийгөө бас мэдэх зорилгоор бас орж байгаа гэж хэлэхэд бас болно. Тэгээ ямар ч тач гой бэлдээд орлоо. Тэгээ маргааш тайзан дээр уулзцгаая.
이게 나라의 대시에 갔더니 내수일체 너비스 비행크 인행의 고르파를 부르겠다는 이치는 고인도가 좀 대응 고로 너와님이 묵시합니다. Шагли өдрөсгөө баян цагаар харцаа бүх сорон гадаад өгчвэ. Энэгийн хөлбөр буюу мөнгөний талын хийцтэй. Хоёрдугаар бүх сайхны мөнгө тань. За ямар ч тач тэмцээний амжилттай дуусгалаа. Тэгээд бүсийн авраг regional 5 дугаар байранд ороод дараад нь Open Novice болоо Open Angle-д 3 дугаар байранд ороод нэг 3 медальтай боллоо. Тэгээд яг хөө сэтгэл гоё юм. Ингээд богино хугацаанд амар хурдан хасаад тэгээд ингээ орсон ч гэсэндээ айгүй гоё сэтгэл дүүрэн өндөр байна. Монгол зохиогдож байгаа бас анхны одоо юм тэмцээн болохоор ерөнхийдөө бас Open Angle дээр гаднаас бас маш олон тамирчид ирлээ. Тэгээд гоё өрсөлдөөд тэмцээндээ гоё өнгөрүүллээ. Чадчих нэгээрээ л сайн орохыг хичээлээ. Тэгээд надаас гарч байгаа хүч хөдөлмөр маань л энэ л байна. Тэгээд дараагийн тэмцээнд улам сайн оролцохыг хичээнэ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Ямар ч хэлсэн ингээ 3 медальтай боллоо.